Өнөөдрийн хэрэг Америк даяар маш их шуугиан тарьж байсан хэрэгүүдийн нэг. Нью-Йорк мужийн хуульд хүртэл өөрчлөлт оруулахад нөлөөлсөн гэдэг энэхүү хэргийн гол дүр нь ахлах сургуулаа төгсөөд амьдралд хөл тавьж байсан залуу хоохон болох Бьянка гэдэг охины тухай. Түүний нэр Америк даяар мэдээний гарчиг болох гэж байсныг тухайн үед хэн ч мэдээгүй юм. Бьянка Дэвинс Нью-Йорк мужийн Утика гэдэг жижигхэн хотод өссөн зураг туртай модель болох мөрөөдөлтэй энгийнлэг өсвөр насны охин байж дүүтэйгээ их дотно гэр бүлийнхэн ч түүнийг их сэргэлэн мэдрэмжтэй халуун дулаан хүүхэд байсан гэж дурсдаг. Гэхдээ гаднаас нь харахад бүх зүйл хэвийн мэт байсан ч дотроо бол Бьянка өсөж томрох тусмаа баггүй зүйлтэй тэмцэж явсан юм байна. Түүний хувьд интернет ертөнц нэг төрлийн орогнох газар нь байсан юм байна. Тэр онлайн орчинд байхдаа бодит амьдрал дээр хүмүүс юу гэж бодох бол яаж өөрийг нь шүүж харж байгаа бол гэсэн элдв янзын дарамтгүйгээр өөрийгөө илэрхийлж чаддаг байж. Мэдээж бодит амьдрал дээр найз нөхдөдтэй байсан ч гэсэн ихэнх цагаа л интернетэд өнгөрөөдөг байсан. Өсвөр нас руугаа шилжих тусмал Бьянкагийн зан авир нь улам докторгүй болж эхэлсэн байгаа. 16 настайдаа тэр borderline personality disorder буюу хилэгцгаарын зан төлөвийн эмэг гэсэн онш тавигдсан. Ийм эмгэгтэй хүмүүсийн хувьд болохоор сэтгэл хөдлөлөө маш хүчтэй савлуулдаг, ганцаардал болон хаягдхаас ихээхэн айдаг тийм төрлийн эмгэг юм байна. Гэсэн ч Бьянкагийн тухай хүмүүсийн хамгийн их ярьдаг зүйл нь тэр маш мэдрэмжтэй хэрсүү охин байсан гэж дурсдаг. Ялангуяа өөрийнхөө сэтгэл хөдлөлөө ойлгох тал дээрээ болохоор бусдаас илүү байсан гэж ойр дотных нь дурсдаг. Мөн өөрт нь асуудал хэрвээ тулгарч байгааг мэдхийн бол тусламж хүсгээсээ бол айдаггүй. Тийм ч болохоор өсвөр насныхаа туршид тэр олон удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд амьхандаа л хичээж байсан. Ингээд 2019 оны 2 дугаар сард урт хугацааны эмчилгээний дараа байдал нь баа зэрэг дээрдэж ихэлсэн юм шиг харагдаж байсан. Амьдрал нь ажмаар зөв замдаа орж байгаа юм шиг харагддаг. Ээж Ким нь хожим дурсахдаа Бьянка маань эцэст нь ингэж нэг амьдралдаа зоригтой болсон юм шиг санагдсан. Тэр аз жаргалтай эрүүл байсан гэж ярьдаг. Удалгүй 2019 оны 6 дугаар сард Бьянка Thomas Proctor ахлах сургуулиа төгссөн юм байна. Тэгээд цаашдаа Mohawk Valley-гийн олон нийтийн коллежид сэтгэл судлалын чиглэлээр суралцахыг хүсэж байж. Яагаад тэгэхээр өөртөө адил сэтгэл зүйн бэрхшээлтэй тэмцэж байгаа залуу өсвөр насны хүүхдүүдэд туслахыг тэр хүсдэг байсан. Зарим хэвлэлүүдэд болохоор Бьянкаг E-girl гэж тодорхойлдог юм байлээ. Ямар ч байсан Бьянкагийн хувьд өөрийн гэсэн өвөрмөц төрөх хэм маягтайсан. Тэр олон захим платформуд дээр идэвхтэй байдаг, интернет орчинд нэлээд танигдаж эхэлсэн байсан юм байна. Түүнийг дагдаг хүмүүсийн тооч ажмаар нэмэгдээд заримтай нь бүр маш дотны найзууд болсон байгаа. Өнөө үед ер нь онлайнаар найз нөхдөдтэй болох нь хэвийн зүйл болсон. Бидний олонхон ч гэсэн интернетээр дамжуулаад танил хүмүүс найзуудтай болсон байдаг. Бьянкагийн хувьд ч энэ ялгаагүй. Түүний хувьд залуухан царайлаг охин байсан болохоор эрэгтэй хүмүүсээс харин ихээхэн анхаарал татдаг гэж. Харамсалтай нь тэр бүх анхаарал attention бол эерэг байгаагүй. Зарим их сурвалжууд дурдсанаар тэр нас барахаасаа өмнөх 2 жилийн турш цахим дарамт доромжлолт өртөж байсан гэдэг. Интернет түүнд зөвхөн муу зүйл авчирсан юм уу гэхээр үгүй. Муу сайн сүлэлцсэн. Интернет орчноос тэр үнэхээр дотны найзуудтай ч болж чадсан, түүнийг ойлгодог, санаа тавьдаг хүмүүс ч олон байсан. Тэр хүмүүсийнх нь нэг нь Brandon Clark гэдэг 21 настай залуу байсан юм байна. Бьянка Brandon 2019 оны 5 дугаар сарын орчимд Instagram-аар танилцсан байгаа. Удалгүй хоорондоо маш сайн найзууд танилуд болсон. Тэдний хувьд хэд хэдэн удаа болцож байсан гэх мэдээлэл байгаа. Зарим их сурвалж дээр бүр дотн харилцаатай байсан ч гэж дурдсан байгаа. Гэхдээ Бьянкагийн хувьд Бренднийг хайр дурлал, романтик өнцгөр сонирхож байгаагүй гэж яригдаж байгаа. Тэр зүгээр л Брендонтэй найзууд хэвээр үлдэхийг хүссэн гэж бичсэн байсан. Яг ямар байдлаар босноо нь тодорхой биш гэсэн нэг зүйл бол ойлгомжтой байгаа. Бьянка өөрийнхөө бодлыг Брендонд маш тодорхой хэлсэн, Брендон ч үнийг нь хүлээн зөвшөөрсөн гэдэг. Тийм ч болохоор тэдний нөхөрлөл үргэлжилж улам ойрцсон юм байна. Брендон бүр Бьянкагийн гэр бүлийнхэнтэй хүртэл танилцсан байдаг. Харин Бьянка нэг жижигхэн зүйл дээр худлаа хэлсэн байсан. Тэр Брендоны насыг ээжтэй баа зэрэг дарж хэлсэн. Учир нь Брендон тухайд 21 настай байсан бол Бьянка 17 настай байсан. Өсвөр насныхны хувьд 4 насаар ах насан турш хүнтэй харьцаж байна гэдэг ээж аавынхны хувьд бас ойлгоход хэцүү байж магадгүй. Энэ насны зүрэг ээж нь сонсоод санаа зовчих байхаа гэж Бьянка бодсон юм шиг байна. Гэхдээ Кимийн хувьд Брендон анх харахад л нэг их аюултай хүн шиг бол санагдаагүй. Тэр залууг хөвгөлтэй, жоохон гинэн дүү, хөршин айлын даруухан хүүшгэл хүн гэж бодсон гэдэг.
Цаг хугацаа өнгөрөх тусмаа Бянкагийн гэр бүл Брэндонд улам итгэж ойр дотноор харьцах болсон. Бянка ч өөрөө түнд маш их итгэдэг болсон юм байна. Тиймээс ч нэг өдөр Бянкагийн хувьд аав ээжтэй би Брэндонтэй хамт Queen's болох концерт үзэхээр явмаар байна гэж хэлэхэд нь тэд санаа зовоогүй зөвшөөрчихсөн. Хэдэн цагийн зайтай газар шөнө концерт үзэх гэж байгаа ч ганцаараач биш итгэдэг найзтайгаа хамт явж байгаа болохоор асуудалгүй гэж бодсон. Тэр үед Бянка дөнгөж ахлах сургуулаа төгсөөд байсан юм байна. 17 настай охины хувьд энэ нь өөрийнхөө анх удаа эрхчлөөгөө мэдэрч байгаа үе байсан гэж хэлж болно. Тиймч болохоор бүх зүйл нь сайхан санагдаж байсан баг. Гэсэн ч яг тэр шөнө юу болсныг хинч төсөөлөөгүй. 2019 оны 7 дугаар сарын 14-ний үүрийн 6 цаг 48 минутын орчимд интернетэд хит хитэн зураг нийтлэгдсэн. Тэр зургууд нь баш аимшигтай, зурган дээр хүзүүндээ хүнд гэмтэл авсан залуухан эмэгтэй харагдаж байж. Мөн зургных нь хажууд нэгэн зурвас бичигдсэн байсан нь уучлаарай, одоо та нар өөр хүн тойрон эргэлдэх хэрэгтэй болж байна да гэсэн үгс. Удалгүй хүмүүс тэр зураг дээрх охиныг таньж эхэлсэн. Нью-Йоркийн Утика хотын 17 настай Бянка Мишель Дэвинс байсныг таньсан. Зургууд цахим орчинд маш хурдтай тархаад удалгүй Утикагийн цагдаагийн газар улс даяар хүмүүсээс дуудлага авч эхэлсэн байдаг. Онлайнаар тэр аимшигтай зураг тархаж эхэлсний дараа цагдаа нар зургийн тайлбар дээр байсан Бянкагийн бүтэн нэрээр нь хаягийг нь олж тогтоосон юм байна. Тэгээд шууд гэрлүүн хүмүүсийн аюулгүй байдлыг шалгах багийг илгээсэн. Цагдаа нарын хаалган дээр нь ирэхэд ээж Ким нь юу ч ойлгоогүй байжсэн. Мэдээч тэд тэр аимшигтай зургийг бол эхлээд үзүүлээгүй. Нэгдүгээрт хит харгас зураг байсан юм байна. Хоёрдугаарт зураг дээр хүн үнэхээр Бянка мөн эсгийг тэр үед хинч баттай мэдээгүй байсан. Магадгүй Бянка гэртээ ч байж магадгүй гэж бодсон. Тиймээс л цагдаа нар очиж шалгаж байсан нь тэр. Ингээд цагдаа нар ээжд нь танаа охин аюулд орсон байж магадгүй байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм а гэж бол хэлсэн. Үүнийг сонссон Кимийн дотор нь пал хийгээл явчихсан. Учир нь тэр хитгэн цагийн өмнө л охинтойгоо ярьсан. Бянка найзтайгаа концерт үзэхээр явсан. Бүх зүйл хэвэн байсан гэж тэр дотроо бодсон. Ямар ч сэжигтэй зүйл байгаагүй, ямар ч аюулын дохио байгаагүй. Гэтэл гинэт цагдаа нар хаалган дээр нэрээд охин чинь аюулд орсон байж магадгүй гэж хэлэхээр хинч зочирдох нь ойлгомжтой. Кими охиноосоо авсан хамгийн сүүлийн мессеж нь болохоор өмнөх оройных нь 19 цаг 30 минутын орчинд байсан юм байна. Бид Queen's ирчихсэн, одоо машина тавих газар хайж байна гэсэн мессеж байж. Тэр мессежнээс хойш бол холбогдоогүй. Тийм болохоор Ким охин руугаа дахин залгасан ч утсан шууд дууд шууд руу шилжсэн. Ер нь бол Бянка тэр концертын дараа гэрлүүгээ буцах ёстой байсан. Мөн тэдний амьдардаг газраас Queen's хүртэл хэдэн цагийн зайтай ч гэсэн энэ үед нь бол гэртээ аль хэдийнэ ирчихсэн байх ёстой цаг хугацаа өнгөрчихсөн байж. Гэсэн ч Бянка гэртээ ирээгүй. Нөгөө талаар цагдаа нар ч гэсэн яг юу болсныг мэдэхгүй байсан. Ингээд цагдаа нарч боттой зүйлийг мэдгүй, ээж нь охинтой юу болсныг мэдэхгүй байсан тухайн нөхцөл байдал бүр аимшигтай зүйл рүү эргэжчихсэн байгаа. Цагдаа нар Бянкагийн гэрт байх үед 911 төв рүү нэг дуудлага очсон юм байна. Дуудлага өгсөн хүн нь Брэндон Кларк байсан. Тэр уцаар ярихдаа Post Street дээр хүн амны хэрэг амиа хорлолт болох гээд байна гэж хэлсэн юм байна. Оператор нэрийг нь асуухад намайг Брэндон гэдгээ гэж хэлсэн. Тэгээд дараа нь хамгийн аимшигтай өгүүлбэрийг хэлсэн нь хохирогч нь Бянка Мишель Дэвинс. Энэ мөчөөс эхлээд бүх зүйл тодорхой болж эхэлсэн. Оператор Брэнднийг утсан дээр аль болох удаан байлгахыг оролдож байсан бол нөгөө талд нь цагдаа нар байршлыг нь тогтоож эхэлсэн. Удалгүй түүнийг Бянкагийн гэрээс 2 км-ийн зайд байрлах Proctor Park-ийн ойролцоох Post Street дээр байгааг олж тогтоосон байгаа. Энэ үед өглөөний 7 цаг 30 минут болж байсан. Цагдаа нарыг очиход Брэндон хар өнгийн сав машиныхаа дэргэд газар хэвтэж байж. Гартаа хутга барьчихсан. Цагдаа нар зэвсгээ гарган болгоомжтой дөхөж очиход Брэндон улам төрөвгийн зан авирыг гаргаж эхэлсэн. Тэгээд цагдаа нарыг ордох мөчөөд өөрийнхөө хоолойг өөрөө хэрчиж амиа хорлохыг оролцсон. Харин түүнээс холгүй газар нэг ногоон бүтээлэг дэлгээстэй байсан. Брэндон хүнд шархагдсан байсан ч гэсэн мөлөксөөр байгаад тэр бүтээлэг дээр очсон байгаа юм. Тэгээд өөрийнхөө шархтай зургийг авч интернетэд нийтэлсэн. Зургийн тайлбар нь ердөө dust to dust, ash to ash гэсэн өөрөөр хэлбэл үхэл төгсгөл амьдрал тусныг бэлэгдсэн харанхуй утгатай өгсөж. Ингээд цагдаа нар түүнээс хүчээр зэвсгийг нь салгаад хутгийг нь бол хураан авсан. Тэгээд цагдаа нар Брэндон Кларкийг эмнэлэг рүү яаралтай хүргээд амийг нь аврахаар хагалгаанд оруулсан. Ингээд нөгөө онлайн дээр тавигдсан байсан гимцэн охины зургийг хэн байсан талаар нэг цагдаа нөгөөгөөс асуухад охиныг хэн болохыг тогтоосон уу гэхэд одоохондоо үгүй гэсэн хариултыг тухайн үед өгсөн юм байна. Мэдээллийн сайтууд, сошиал сүлжээгээр тэр аимшигтай зургууд вирус мэтэл тархаж байсан. Тиймээс цагдаа нар хамгийн санаа зовж байсан зүйл нь Бянкагийн гэр бүл энэ мэдээг бусдаас төрүүлж зөв их сурвалжаа сонсох ёстой гэсэн асуудал.
Харамсалтай нь бүх зүйл тэдний хүсснээр болоогүй. Учир нь цагдаа нар аль биесээр хэн болохыг нь тогтоож амжаагүй байхад тэр зургууд аль хэдийнэ интернетээр асар хурдан гарчихсан. Ингээд аимшигтай зүйл болсон нь Бьянкагийн гэр бүлийнхэн өөрсдөө тэр зургуудыг олж харсан. Цагдаагаас ямар ч тайлбар аваагүй аль биесээр хэн болох нь тогтоогдоогүй байхад хэн ч юу ч хэлээгүй байхад хайртай хүнийхээ байж магадгүй тэр аимшигтай зургуудыг интернетээс харна гэдгийг төсөөлөхөд ч амар. Бьянкагийн өвөө Франкен дараа нь энэ мөчийг дурсахдаа би зургийг харангуутаа л Бьянка мөн гэдгийг нь таньсан. Тэгээд тэр нас барсан гэдгийг ч ойлгосон гэж хэлсэн байгаа. Үнэн дээр гэр бүлийнхнийхэн хувьд энэ мэдээч уу гашуугаас ч илүүтэй хизээч мартагдахгүй шарах болсон. Хайртай хүнийхээ үхлийг цагдаагаас ч биш, эмчээс ч биш, харин сошиал сүлжээн дээрх хүмүүсээс хамгийн түрүүнд харна гэдэг үнэхээр харгас мөч. Ингээд удалгүй цагдаа нар тэдний гэрт нь очиод олдсон зөгцсны хувцас, гутал зэрэг шинж тэмдгүүдийг тайлбарлахад гэр бүлийнхэн нь эргэл зохицуулгүй болсон. Тэр үнэхээр Бьянка аж. Тэр үед Бьянкагийн дүү Оливия найзтайгаа галтгоонд сууж байсан гэдэг. Гэтэл гинэд гэрийн нөгөө өрөөнөөс өсвөр насны охины төвчгийн аргагүй чанга ойрлох дуу гарсан байгаа. Ээж нь тэр мөчийг хизээж мартаж чаддаггүй гэж ярьсан байдаг. Харин өвөө Франк нь өөртөө ганцхан зүйлийг хэлсэн нь би хүчтэй байх ёстой, би гэр бүлээ энэ зовлонг даван тулахад нь туслах ёстой гэсэн бодол. Бьянкагийн ээж нь дараа нь ярихдаа хамгийн сайн найзаа алдсан юм шиг санагдсан. Манай гэр бүлийн амьдралыг гэрэлтүүлдэг байсан тэр сайхан инээмсэглэлийг бид хизээж мартахгүй гэж хэлсэн. Харин энэ хооронд цагдаа нар хэргийн газрыг маш нарийн шалгаж эхэлсэн байна. Тэдний хамгийн сонирхож байсан зүйл нь яагаад ямар шалтгаанаар энэ хэрэг болсон юм бол Брэндон яг юу бодож түүнийг ингэж гэмтээж хөнөөсөн бэ гэдэг асуудал. Газар дээрээс олсон зүйлс аажмаар нэг сонин дүр зургийг бүрдүүлж эхэлсэн байдаг. Брэндний машины ойролцоо газарт хар будгаар May you never forget me гэсэн бичиг олцсон. Намайг хизээж битгий мартаарай гэсэн утгатай шүршиж бичсэн үгс байсан. Мөрдөгчд дараа нь энэ үгсийг алдартай Good Night Pampa манганаас авсан ишлэл болохыг нь тогтоосон. Сонирхолтой нь Бьянка, Брэндон хоёр хоёулаа энэ мангад дуртай байсан юм байна. Good Night Pampa манганыхын хувьд болохоор нилээд бараан, өнгө аястай, хайр дурлал, ганцаартай, сэтгэл зүйн хүнд асуудлуудыг хүнддэг тийм бүтээл. Мөн хэргийн газраас Bluetooth чанга яригч олсон. Гэхдээ тэр чанга яригч дээр ганцхан дуу дахин тасралтгүй явж байсан нь Joy хамтлагийн Test Drive нэртэй дуу байж. Уг дууных нь утга нь ерөнхийдөө нэг тал нь бүх зүйлээ зориулж байхад нөгөө тал нь ижил мэдрэмжгүй байгаа харилцааны тухай өгүүлдэг юм байлээ. Тиймээс мөрдөгчд энэ нь Брэндон өөрийнхөө болон Бьянкагийн харилцааг илэрхийлэх гэсэн оролдлого байж магадгүй гэж үзсэн. Тэгээд эндээс нэг зүйл улам тодорхой болж байгаа. Энэ бүхэн санамсаргүй үйлдэл мэдээж биш. Брэндон бүх зүйлийг урьдчилан төлөвлөсөн мэт харагдаж эхэлсэн. Тэр жижиг гал хүртэл асаасан байсан. Газарт ишлэл бичсэн байсан. Дууг давтан тавьсан өөрийнхөө болон Бьянкагийн зургуудыг интернетэд нийтэлсэн. Цагдаа нар ирсний дараа ч гэсэн хоолоо орцсон байдалтайгаа өөрийнхөө зургийг авч сошиал сүлжээндээ нийтлэж байна гэхээр бас зөвхөн 911 рүү ч залгаад зогсоогүй эмээ, наг зэгч, ах, өөрийнхөө багш зөвлөх мэд дотны бүх хүмүүс рүүгээ ярьсан байсан. Түүний эмээдээ үлдээсэн дууд мессежэнд бүрж зочирдмоор "Сайн уу эмээ? Брэндон байна. Энэ мэдээ танд гинтийн зүйл болох байх. Харин надад бол тийм бишээ. Би өнөөдөр нэг хүнийг алчглаа. Би найз охиноо алсан гэсэн утгатай мессеж байсан." Ингээд харахаар Брэндний анхны төлөвлөгөө нь хүн амны хэрэг үйлдээд дараа нь өөрийгөө егүүтгэх байсан юм шиг байгаа. Гэхдээ тэр төлөвлөгөөнд бүтээгүй эмч нар түүний амийг аварчихсан. Ингээд булсан явдал болсноос дараа маргааш нь Брэндон Кларкт 2 дугаар сарын хүн амны хэрэгт аль биесээр ял тулгасан. Удалгүй 7 дугаар сарын 18-ны өдөр түүнийг шоронд шилжүүлсэн юм байна лээ. Гэхдээ хэрэг үүгээр дуусаагүй. Харин ч жинхэнэ асуултууд дөнгөж эхэлж байсан. Брэндон яагаад ийм зүйл хийсэн? Яг юу болсон юм бол? Цагдаа нар энэ бүхнийг ойлгохын тулд Брэндон болон Бьянка хоёрын гар утсыг нэг бүрчлэн шалгасан. Тэгээд тэндээс нэг сонирхолтой зүйл ил болсон. Тэр шөнө тоглолтод зөвхөн Брэндон, Бьянка хоёрч байгаагүй тэдэнтэй хамт 3 дахь хүн нь байсан юм байна лээ. Тэгэхээр энд нэг чухал зүйл гарч ирж байгаа нь тэр 3 дахь хүн нь. Бьянка тэр орой ганцаараа Брэндон Кларктэй явчихсан юм биш. Тэр өөрийн найз Алекс гэдэг хүнийг бас хамт урьсан юм байна. Алекс Бьянка хоёрын хооронд ч бас нэг тийм жижигхэн краш маягийн зүйл байсан гэж хүмүүс ярьдаг юм байна. Өөрөөр хэлбэл тэдний хооронд зүгээр найзын харилцаанаас арай илүү мэдрэмж байсан байж магадгүй. Харин Брэндний хувьд энэ бүх зүйл өөр өнцгөөс харагдаж байсан. Тэр Бьянкад дурлцсан байсан. Тийм болохоор Бьянка хэдийгээр зүгээр найзууд бай гэдгээ ойлгуулад байсан ч гэсэн Брэндний хувьд болохоор магадгүй надад боломж байгаа байхаа гэсэн бяцхан горилго итгэл нь дуусаагүйсэн баг. Тэгэд ийм горилготой байх үед нь бодит байдал дээр Бьянка түүнд маш тодорхой ойлгуулад романтик харилцаа хүсээгүй зүгээр л найз хэвээр байхыг хүсэж байна гэж хэлсэн.
брендний хувьд энэ хариултыг хүлээж авахыг хүсээгүй. Тэр дотроо үүнийг хүлээн зөвшөөрөөгүй, харин гаднаа зүгээрээ гэж жүжиглэж явсан байж болох юм. Бүр нэг удаа Бянкагийн төгсөлтийн үдшилэг дээр тэр өөрийгөө Бянкагийн найз залуу гэж танилцуулаад явсан тохиолдол гарсан байдаг. Харин Бянка тэр дорн засаад үгүй штэ бид зүгээр л найзууд гэж тайлбарлаж байсныг найзууд нь дурсдаг. Тэгэхээр гаднаас нь харахад тэр нөхцөл байдал нь аль хэдийн нэг тийм эвгүй, тэнцвэргүй харилцаа болж эхэлчихсэн байж. Харин Бянкагийн ээж Кими ярьснаар болохоор Брендон анхнаасаа л түүнийг Instagram дээрээс олоод баг зэрэг ажиглаж сток маягийн юм хийж исэн байж магадгүй гэж таамагладаг. Ингээд ямар ч тач тэр гурав Бянка, Брендон, Алекс хамтдаа тэр концерт руу явсан байгаа. Тэгээд Алекс, Бянка хоёр үнсэлцсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ нь тийм том дуйлан биш гэсэн зүгээр л тухайн мөчтэй босон нэг жижиг үйлдэл байсан ч Брендонд бол огт өөрөөр туссан. Учир нь тэр аль хэдийнэ Бянкад дурлцсан байсан болохоор тухайн үйл явдал нь маш хүчтэй мэдрэмжийг төрүүлсэн баг. Тэгээд концерт дуусаад оройн 10 цагийн үед тэд яваад Алексийг буулгасны дараа Брендон, Бянка хоёр цааш үргэлжлүүлэн хамт явсан. Ойролцоогоор 4 цагийн буцах зам. Тэр үед Бянка машинд ядарсандаа унтчихсан. Арын суудлын дээр хөвтөөд зүгээр л унтаад явж исэн юм байна. Харин Брендон машин жолоодоод хот руу буцаж явж байснаа нэг хаалттай гудамжинд очиод зогссон байгаа. Тэнд тэр Бянкаг хүчээр сэрээгээд үнсэлцсэн талаар нь ярьж шалгааж эхэлсэн. Бянка нойрмог ядарсан байсан ч тайван байдлаар бид зүгээр л найзууд гэдэг байр сууриа дахин хэлсэн. Гэхдээ энэ удаа Брендний хариу огт өөр болж хувирсан байна. Тэр уурлаж бухимдаж эхлээд дуугаа өмзөрсгөөд улам төрөмгийн хандлагыг гаргасан. Эцэст нь тэр Бянка руу гар хүснэ нь мөрдөн шалгалтанд ил болсон. Нөхцөл байдлыг төсөөлөд үзэхээр хаалттай гудамж шүн дунд уурсан эрэгтэй хүнтэй хамт байна гэдэг нь зүхтах боломжгүй нөхцөл байдал. Бренднийг уурлаж эхэлсний дараа Бянка сандраад чи намайг гэрт хүргэж өгөх юм уу эсвэл би алхаад явах уу гэж асуугаад хаалгаг онгойлгох гэж оролцсон байдаг. Тэгэд яг тэр мөчөөд бүх зүйл эргэлт буцалтгүй болж эхэлсэн. Хожим нь Брендний утсыг шалгахад бүрч аимшигтай зүйл илэрсэн. Брендон энэ бүх үйл явдлыг бичээд зураг авч бүр бичлэг хүртэл хийсэн байсан. Зарим бичлэг постууд нь тэр үйл явдал болохоос ч өмнө хийгдсэн байж магадгүй гэж үздэг. Тэр өөрөө ч онлайнд олон пост оруулсан байдаг. Зарим нь бүр хийж байгаа зүйлээ өгүүлбэр шиг тайлбарлаад бараг кино шиг байдлаар оруулсан. Тэр зураг постуудаараа сошиал дээр тархаад интернетээр маш хурдан хугацаанд дэгдсэн байна. Хамгийн эмгэнэлтэй нь энэ бүхэн нэг хүний асуудал биш болж улс даяараа мэдэж эхэлсэн. Бянкагийн гэр бүл, найз нөхөд бүр танихгүй хүмүүсгээд энэ мэдээллийг хамгийн түрүүнд интернетээс уншиж байсан. Ингэжэл Бянкагийн ээж Ким нэг л өдөр охиноо ямар ч битгэлгүйгээр алдсан. Тэгээд бүр охиноо алдаад ч зогсохгүй охиных нь тухай зурагнууд интернет даяар дарахчихсан. Тэр зураг постуудыг нь хүмүүс Бянкагийн гэр бүл рүү хүртэл явуулж эхэлсэн. Төсөөлөд үзтээ дөнгөж хүүхдээ алдчихсан айл руу тэр аимшигтай зургуудыг нь явуулаад байна гэд боддоо. Ким Бянкагийн ээжийн хувьд битгий үнэн байгаасаа л гэж бодож суусан байх. Гэхдээ бодит байдал нь тэсөөр интернет дээр бол бүр замбраага алдсан. Facebook, Instagram, Discord, 4chan гэд хаа сайгүй тараагдсан. Зарим хүмүүс бүр мим хийж тавиад энийгээд тоглоом шиг л хандсан байгаа. Хамгийн амрын зарим нь бүр Бянкагийн өөрийнх нь аккаунтыг таг хийж байгаад зургийг нь гаргаж ирүүлж байсан. Хүмүүсийн хувьд тухайн пост ширүүд нь зүгээр л нэг шир пост байж болох ч гэсэн гэр бүлийнхнийх нь хувьд дахин хутгалж байгаа юм шиг л тийм л аимшигтай мэдрэмжийг төрүүлж исэн баг. Интернетэд ер нь мэдээлэл тараагдчихвал нэг зүйлийг нь устгахад л нөгөө газар гарч ирээд маш төвөгтэй байдаг штэ. Facebook, Instagram хоёр бүр имиж хэшинг гэдэг систем ашиглаад автоматар устгах гэж оролцсон ч зүгээр л дагуулгаа шиг урсаад байсан гэдэг. Зарим хүмүүс бүр эсэргээрээ эсвэргүүцэл маягаар ажиллаж цэцэг, зүрх, тэнгэр, амьтдын зураг спамдаж байгаад тэр аимшигтай контентыг дарах гэж хүртэл оролцсон ч бүрэн зогсоож чадаагүй юм байна. Ингэжэл энэ бүхний хамгийн хүнд цохилт нь гэр бүл дээр нь л буусан. Ээж нь тэр зурагнууд биднийг насан туршид маань гэмтээсэн гэж ярьсан байдаг. Бянкагийн дүү Оливияч унтах гэж оролдох бүртэл тэр дүр төрх зурагнууд нүдэнд нь орж ирээд төсөөлөгдсөн гэж ярьдаг. Бянкаг амиа алдснаас 2 жилийн дараач хүртэл тэр зурагнууд дахин ирдэг байсан гэж боддоо. Гэсэн ч мэдээч хүн бүр муу хүмүүс бол биш. Бянкаг амиа алдснаас хэд хоногийн дараа Бянкад зориулсан жижиг хүндэтгэлийн арга хэмжээ болсон. Нэг барилгыг ягаанаар гэрэлтүүлж, хүмүүс суглаад дуудуулж, өвөөгийнх нь багадаа дуулж өгдөг байсан Puff the Magic Dragon хүртэл иршгэлсэн гэдэг. Түүний уншуулга нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр болсон. Дараа жил нь түүний зурсан уран бүтээлэг харуулсан арт шоу хүртэл зохион байгуулагдсан.
Харин цагдаагийн талаас бол хэрэг аль хэдийнэ хэн хийснийг мэдсэн байсан ч гэлээ бүх юмыг хууль ёсоор батлах ажил үлдсэн байсан. Брентнийг эмнэлэгт байхад нь дараагийн өдөр байсаасан ч эхэндээ тэр юу ч ярихаас татгалзсан юм байна лээ. Тэр эхэндээ бүх юмыг өөрөө зохион байгуулад өөрөө 911 рүү залгаж хүн бүрт мэдээж байсан мөртлөө яг асуух үед болохоор бүр хаалттай болчихсон. Тэгээд дараа нь тэр огт мэдүүлэг өгөхөөс татгалзсан байгаа. Гэхдээ мөрдөн байцаалтын бүх баримтыг нийлүүлээд харахаар нэг зүйл нь тодорхой. Энэ бүхний гол шалтгаан нь энгийн л нэг зүйл. Тэр Бьянкаг эмэгтэй хүн гэдэг талаас нь хардаг байсан ч Бьянка тэр мэдрэмжийг нь хүлээж аваагүй, хариу хайрлаагүй. Тэгээд л бүх зүйл өөр тийшээ эргэжчихсэн. Хэрвээ чи минийх биш бол хэнийг ч байж болохгүй гэдэг тэр аимшигтай логик руу орсон гэсэн үг. Зарим хүмүүсийн хувьд болохоор эхэндээ зүгээр л уурлаж байгаад гинэд тесэрсэн байхаа гэж харах гад байсан юм байна. Гэхдээ нотолгоо нь эсэргээрээ. Урьдчилж төлөвлөсөн зүйл байсан нь илэрхий. Түүний утаснаас бүр хийх ёстой лист гарч ирсэн. Тэнд нь машины гэрлээ асаах, байрлалаа бэлдэх, спикер тавих, оз бэлдэх, лайв стрим хийх үү, сүүлийн дуу, ямар дуу байх вэ зэрэг бичвэрүүд байсан. Энийг харахаар яг л төлөвлөгөө шиг зүйл биччихсэн нь тодорхой. Дээрээс нь Google дээр хайлт хийсэн байсан. Хүнийг яаж ухаан алдуулах вэ? Яаж боох вэ? Хүзүүний судсыг яаж болох вэ гэх мэт шууд зоригтой хайлтууд байсан юм байна. Тэгээд хамгийн чухал нь тэр энэ бүгдийг бэлдээд очсон байсан. Хутаг, спикер, шүршдэг, будаг гэд бүх юм нь бэлэн байсан. Тэмч болохоор яг тухайн үедээ тесэрсэн хүн биш, харин ч энэ бүхнийг хийх гэж шийдчихсэн, төлөвлөсөн хүн байсан нь тодорхой. Дээрээс нь тэр бүх үйл явцыг бичээж зураг авч байсанд хүртэл нэг зүйлийг хэлээд байгаа. Тэр үүнийг зүгээр нэг хийгээд өнгөрөхч биш, харин ч бүр түүх болгож үлдээхийг хүссэн. Ингээд түүнийг энэ төлөвлөсөн зүйлээ хийсний дараа ч онлайн ертөнцид бүрэл байдалд орсон, зарим хүмүүс түүнийг бүр шүтэн биширч дэмжиж эхэлсэн юм байлээ. Энэ нь гэр бүлийн хувьд бол бүр давхар дарамт мэдээж болно. Нэг талаасаа охиноо алдчихсан, нөгөө талаасаа хүмүүс түүнийг нь доромжлоод алуучныг нь бүр магтан сайшааж байгаа нь аимшигтай. Сошиал дээр заримдаа эмэгтэйчүүдийг үзэн яддаг буруу хандлагатай экстрим чиглэл болж хувирсан бүлгүүд байдгийн байна. Энд хэрэгч тэр шугамтай их холбоотой гэж олон хүн ярьсан байсан. Бьянка өөрөө 2 жил орчим онлайн дээр дарамтанд байсан гэж зарим их сурвалжууд дурдсан байсан да. Брэндэн ч бас ийм төрлийн community-д холбоотой байсан гихч мэдээлэл байгаа. Бүр хамгийн сүүлд баригдсныхаа дараа тэр ам нээсэн асуулт нь юу байсан гэхлээр энэ хэргийн тухай хідэн газруудад мэдээ гарч байна гэсэн маягийн асуулт. Тэр үед Брэндэн бас нэг зүйл хийсэн байсан нь Instagram-ийнхаа биографи дээр 7 дугаар сарын 14 гэж бичсэн байсан. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр тэр өдөр өөрийнх нь төлөвлөсөн нөгөө алалгын өдөр. Өөрөөр хэлбэл тэр бүхнийг нэг таймлайн шиг өөртөө дараалалаар нь бэлтжигсэн байсан. Мөн түүний өнгөрсөн амьдралыг харахаар бас нэлээд хүнд түүхтэй хүн юм байна. Аав ээжийнх нь хувьд хоёулаа мансууруулах бодист орчихсон докторгүй амьдралтай байсан. Мөн тэр бүр хүүхэд байхад л аав нээжийг нь хутга тулгаж хэдэн цаг барьцаалж байсан хэрэг хүртэл гарч иж. Дараа нь аав нь шоронд орсон, ээж нь ч бас өөр хэрэгт холбогдоод шоронд орчихсон. Тэгэд Брэндэн багаасаа асрамжийн систем аав эгчийнхээ гар дээр өссөн. Тэгээд баг байгаас нь хүмүүс нэг зүйл анзаарагдсан нь тэр маш хурдан хүнд наалтдаг, тухайн дотн болсон хүнээсээ салахыг хүсдэггүй тийм төрлийн хүүхэд байж. Энэ нь дараа нь Бьянка дээр гаргасан зан авиртай нэг төстэй гэж хүмүүс ярьдаг. Тэгээд хэрэг гарснаас 2-7 хоногийн дараа тэр ахуудаа шүүхтэр ил гарсан Бьянкагийн гэр бүлч бас тэр танхимд байсан. Тэр үед тэр өөрийгөө буруугүй гэж мэдүүлсэн гэж бодоод үзтээ. Бүх юмыг нь бичиж үлдээгээд зураг авч 911 рүү өөрөө залгасан хүн мөртлөө би буруугүй гэж мэдүүлсэн. Харин түүний өмгөөлөгчийн тал болохоор түүнийг сэтгэл зүйн стрессэнд орсон байсан гэж тайлбарлахыг оролцсон байдаг. Дараа нь шүүх хурлыг 2020 оны 4-р сар болгон товлсон байсан. Ингээд дараагийн шүүх хурал болохоос өмнө Брэндэн гинт өөрийнхөө мэдүүлгийг өөрчлөөд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шүүх дээр тэр их чимээгүй, дутагшоогоо байдалтай байсан, хийсэн зүйлдээ гимшсэн юм шиг харагдаж байсан гэж хүмүүс ярьдаг. Прокурорын тал харин бүх нотолгоог гаргаж тавихад нэг зүйл маш тод болсон юм байна. Энэ зүгээр нэг гинэт болсон зүйлч биш, доор хаяж хэд хоног бүр 7 хоногийн турш төлөвлөгдсөн байсан зүйл гэдг нь тодорхой. Түүний утаснаас murder, suicide гэсэн нэртэй нөөц хүртэл олдсон. Мөн хүмүүс рүү илгээсэн мессежүүд, төлөвлөгөөний жагсаалтууд гээд бүгдээсэн. Шүүхтэр тэр уучлаарай гэж хэлсэн ч тэмч үнэмшилтэй бол санагдаагүй юм байна. 5 сарын дараа тэр бүр мэдүүлгээ дахиж буцаагаад л би гин буруугүй гэж хэлхийг оролцсон.
Тэр үедээ бүр өөрийн өмгөөлөгчөө хүртэл буруутгаад хангалттай уулзсангүй дарамтанд оруулж байна гэж ярьсан байгаа. Гэхдээ Брэндон яг юу бодоод байсныг хэн ч сайн ойлгоогүй. Зарим хүмүүс бол түүнийг дахин анхаарал авахын тулд ярьсан яриагаа янз бүрээр болгоод хүмүүсийг татгаж шууган дэгдэх гэж оролцсон гэж боддог. Ингээд эцсийн байдлаар 2021 оны 3 дугаар сарын 16-нд шүүх хурал болж тэр үед Бьянкагийн ээж Ким, өвөө Франк хоёр нь хоёулаа шүүх хуралд оролцож мэдүүлэг өгсөн. Тэр шүүх хурал дээр ярьсан зүйлс нь үнэхээр хүнд. Хүүхдээ алдна гэдэг бол тайлбарлах боломжгүй өвдөлт, цаг хугацаа эдгээдгүй, харин ч цаг хугацаа өнгөрөх тусам улмал хэцүү болдгоо гэж ярьсан. Өвөө нь хэлэхдээ чи миний зээ охины амьдралыг ийм хүйтэн цэвдгээр дуусгасан. Мөн түүний зургийг хүртэл интернетэд тавьж өөрийнхөө зорилгод ашигласан чи насан туршдаа шоронд байх ёстой хүн гэж ярьсан байдаг. Ээж өвөө хоёрыг нь үг хэлсний дараа Брэндон өөрөө ч бас үг хэлэх боломжтой болсон. Тэгээд тэр ярихдаа би өөрийгөө үзэн ядаж байна. Би хийсэн зүйлдээ маш их харамсаж байгаа гэж хэлсэн ч нийгмийн хувьд тэр үгнүүдийг ихэнх хүмүүс чин сэтгэлээсээ хэлсэн гэж хүлээж аваагүй. Бьянкагийн гэр бүлч бас үнэмшилгүй байна гэдгийг нь шууд хэлсэн. Нэмээд хэлэхэд тэр шоронд байхдаа хүртэл асуудал гаргасан байгаа. Хурцлсан шүдний сойц нуусан байсан гэх мэт зүйлс ил болсон. Мөн нэг зүйл нь тэр захиа бичиж хийсэн зүйлээ бараг бахархсан маягаар тайлбарлсан байсан гэгч мэдээлэл байгаа. Ингээд эцэст нь шүүхтүүнийг хамгийн дээд ял болох 25 жилээс насан турш хүртэлх ялыг оноосон байна. Мэдээж энэ төрлийн хэрэг дээр шударга шийдвэр гэж хэлэхэд бол хэцүү. Яагаад гэхээр аль хэдийнэ нэг амьдрал дуусчихсан. Гэхдээ Бьянкагийн гэр бүлийн хувьд ядаж нэг зүйл нь хаагдсан. Тэр буруутай гэмт хэрэгтэн нь хариуцлага хүлээсэн. Одоогоор тэр 2046 он гэхтэл эхний байдлаар суллагдах боломж үүсэж магадгүй. Ингээд энэ хэргийн дараа хамгийн том үр дагавар нь юу болсон бэ гэхээр гэр бүлийнхэн хувьд зүгээр суугаагүй дэд сошиал медиа платформуудыг илүү хариуцлагатай болгох хөдөлгөөнийг эхлүүлсэн байдаг. Тэгээд 2020 оноос эхлэж Бьянкас Ло буюу Бьянкагийн хууль тогтоомж гэсэн зүйл аль биесээр хэрэгжиж эхэлсэн байна. Энэ хууль нь Нью-Йорк мужид гэмт хэргийн хохирогчдын график зураг, видео гэх мэт зүйлсийг постлохыг илүү хатуу хязгаарласан. Мөн энэ дүрм журмыг Caroline Bianca Law гэж нэрлэгдэх тохиолдолж байдаг юм байна. Яагаад тэгэхээр өөр нэг хохирогчийн кейстэй хамт дэмжигдсэн болохоор. Нэмээд нэг зүйл байдаг нь гэр бүл нь өөрийн нутгийнхаа цагдаагийн газрыг шүүхэд өгсөн. Яагаад гэхээр хэрэгтэй холбоотой маш имзэг график материалуудыг буруу байдлаар тараасан байж магадгүй гэж үзсэн. Тэр материал дотор нь бүр Бьянкагийн хувийн видео зураг байсан байж магадгүй гэсэн маргаан хүртэл гарсан байдаг юм байна. Ээжийнх нь ярьснаар болохоор зарим контент бүтээгчид хүртэл тэдгээр материалыг нь олж авсан байж магадгүй гэж үздэг. Тэдний өмгөөлөгчийн тал нь энэ бүх материалыг мэдээлэл авах албан процессын дагуу хууль ёсоор гаргаж өгсөн гэж маргасан юм байна. Гэхдээ шүүх үүнийг нь хүлээж аваагүй. Учир нь мэдээлэл авах албан процесс байсан ч гэсэн холбооны хуулиар хамгаалагдсан хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн материал гэдэг зүйлийг тараахыг зөвтгөж чадахгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл аль биесээр мэдээлэл авах процессор авсан байсан ч ийм төрлийн зураг, видео тараах нь буруу гэсэн шийдвэрийг гаргасан. Ингээд бодоод үзэхээр үнэхээр уур хүргмээр. Ямар ч байсан 17 настай охины нүцгэн зураг ийм төрлийн бичлэгийг баримтат киноны багт өгнө гэдэг өөрөө маш асуудалтай шийдвэр. Хуулиар зөвшөөрсөн байсан ч байсан зөвтгөх аргагүй зүйл. Эцэст нь энэ нэхэмжлэл 2022 онд процедурын шалтгаанаар хэрэгсэхгүй болсон байна. Өөрөөр хэлбэл шүүх ямар нэгэн буруу зүйл болоогүй гэж ботлаагүй зүгээр л хуулийн техникийн шалтгаанаар хаагдсан. Энд хүрээд өнөөдрийн бичлэг өндөрлөж байна. Энэ хэрэгээс хамгийн муухай санагдсан нь хэрэг үйлдэлсэн залуугаас гадна хүмүүсийн хандлага. Зарим хүмүүс ийм зүйлсийг Instagram, Facebook дээр тараагаад мем хийж бүр гэр бүл рүү нь явуулж байсан гэж бодохоор үнэхээр харамсалтай, дотор харанхуулмаар санагдсан. Интернет гэдэг нэг талдаа гайхалтай гоё зүйлч нөгөө талдаа ийм харанхуй аимшигтай талтай гэдгийг энэ хэрэг маш тод харууллаа. Та бүхэн маань энэ хүртэл сонсож дуусгасан бол сэтгэлээ үлдээж суугаад дэмжээрэй. Бас интернет орчинд хувийн зүйлсээ хамгаалж хязгаартай хэрэглээтэй байхыг зөвлөе.